Зохиолч Саярхын пүрэв сүрэн хатуу зөөлөн өгүүлэг. Аава гэж зүрх зүсэн чанга хашгираад цочин сэрсэн цоломонгийн зүрх түг цохилон шорвог хар нулимс шанааг нь даган урсав. Дээрээ нэвтэртэл уйлж хонсон олон шөнийн харуулслын гашуун нулимс татарсан ч ганцаардлын ганцрал автаад бууга хар дарсан зүүдний дараа илүү их мэдэрдэг билээ. Ээжийгээсээ хойш 15 жил аавтайгаа амьдарсан цоломонг алаг тарлан тавилангийн догшин шуурга дахин алгадаж эцгийн тэнгэрт дуудан аваачаад 3 сарын нүүр үзэв. Гэнхэн ааваа зүүдлэн баярлавч гуниглахтаа толгой өөд татахгүй эцгээ санан мэлмэрнэ. Яа. Миний аав яагаад эргэж чарлгүй яваад өгөө? Охиндоо арай гомдчихоогүй байгаа та гэж сэтгэл зүрх шимшрэн бодоход аавынхан сүүлчийн захиас чихэнд нь тодхон сонсогдох шиг санагдав. 25хан настай залуухан охинд хань болох муурын золцогч байсангүй. Миний охин хань жилгэж өөрийнхөө сэтгэлийг шархлуулж бусдын сэтгэлийг шаналгаад яах вэ? Харин гараасаа хөтлөх ганц үр үрчлээч болсон авчих юм уу гэж хэдэнтэй хэлсэн аав нь үйлийн цагаан хорвоот өгөө аваад тэнцхийн цагт ганц охиндоо санаа уягдан уймарч эр хар сэтгэлээ зангидж чадлагүй тарчилж байсан билээ. Дайлжигүүрэн дэлгэх ангирын дэгдэхээ шиг 12хан настай охин орчлонг гэрэл дүүрэн тормолцсон харж явах насандаа ижитийг осолд орсон билээ. Ингрээс нь сүүнэртсэн ижийн охиноо илгэндээ тэрсээр амьсгал тасалдахад аав нь холын тэрт яваад эцгүй байсан. Сайн эмч, сайхан сэтгэлд хүмүүсийн тус тэмээр аавдаа үлдсэн охин баруун хөл зүүн гараа үрд алдсан байв. Цахим ертөнцөөр өдөр шөнөгүй аялан 2-3 гадаад хэл өөрийн зөнгөөр сурч хуйлч мэрэгжлийг амархан эзэмшив. Даанч сургууль төгссөн дипломоо үеийн нөхдөг авч чадаагүй. Дипломоо авах нь бүх хэл ангийнхаа залуустай гар барин танилцаагүй билээ. Алс холын охид хөвгүүд цахим ертөнцийн гүүрэн холбоогоор зүсээ харж уулзсан учрна. Цолмон чи наашаа ирж ижил сүрэгтэй нийлээч гэж Австри улсын гялтгансан нүдтэй залуу байн сануулхад инээмсэглэн гар даллан өнгөрөөнө. Сургуулийн төгсдөл аавдаа дуулгаагүй цолмон шуудангаар ирсэн дипломоо гинт үзүүлэн эцгийнхээ сэтгэлийг 70 мэт давалгаалуулж анх удаа баярлуулсан. Аавынхаа сэтгэлийг бодж л цахим сургалтанд хичээлсээр гадаадын их сургуульд бүртгүүлж байсан дуйлаант он цаг тэртээ хол хоцров. Цолмонгийн өөртөө андгаа өргөсөн он цаг үр гамлалтаа дүүрэн тээсээр уярсан ертөнц рүү урсан одов. Сансандаа хүрч хуульч мэрэгжилтэй болсон болохоор албан байгууллагын бичиг баримтын бүрдэл гүйцэтгэж хуулийн тусалцаа цахим өмгөөлөл үзүүлсээр овоо хэдэн төгрөг мөнгө олох тул өлсөх ядрахын зовлонг үзээгүй. Гагц хинтэй ч нүүр тулан ярьж халуун сэтгэлээ хуваалцахгүй тул инхүү ганцаардан шаналж үдэш боллгүй өнжөөсэй гэсэн гинэн бодолд автдаг байв. Зав гарч уйдсан үедээ биер шунх нийлэн уран зураг зурж сэтгэл дэх гуниг шаналнга намрын навчистай дэлгэнэ. Урт шаргал намраас уйдан цонх ширтэн гуниглж суухта өвөл болчихвол бүрч хэцүүдээ гэж чимээгүйхэн санаа алдан бодно. Хавар зун цэцэг инээд дэлгэрсэн улирлын сайханд цолмон бүрч их ганцаардна. Тэгэхээр хамгийн сайхан улирал намрал юм да гэж санаашран бодох дуртай.
Тэрэгцэр дээр сууж хүн царайчлан явах тун дургүй болохоор баруун гартаа богино таяг, зүүн сугандаа урт таяг тулан хааныг гарахтаа инээмсэглсэн, ууралсан, гунигт дарагдсан олон хүнийг харж өндөр нам өнг өнгийн гутал тоолон суудаг билээ. Хөлтэйгэн байсан бол хамгийн гой гутал өмсөд өдөржин зугаалах байсан даа гэж харамсан бодно. Уртаас урт амьдралд нь сэтгэл зүрхээ догтлуулах хайр дурлал таараагүй ч өөрөө хан хүү гэж нэрлсэн царайлаг залуу цүнхээ үрсээр өглөө явж цүнхэндээ түрцээр орой эрхийг догтлон хүлээдэг байсан үе бий. Хормын гоёлтой тасхаар машин хүлэглэн үзэсгэлэнтэй охины гараас хөтлөн инээд цэцэг хоёроор орчлонг баясхан гүйж яваа хан хүүгээ балсарын аялалдаа явж отохыг цонхоороо харж нулимсаа залгиж суусан гашуун дурсамжч бас үлдсэн билээ. Би хөлтэй байсан бол хамгийн сайхан хүнтэй хуримлан урт цагаан даашин зөмсөд ааваараа хөтлүүлэн алхах байсан гэж атаархан бодоод нулимсаа залгидаг байв. Гэвч өөрийн бодлоо аавдаа хэлээгүй. Хэлж болохгүй ч цолмон мэднэ. Аавынхаа сэтгэлийг зовоохгүй юмсан гэж жаргалтай царайгаар инээмсэглэн суудаг охиныхын сэтгэл ямар бараан үйлс хуралдаж аянгат бороо шуургалж байгааг андахгүй мэдэх аав нь зүдэрсэн сэтгэлээ нуун цэвэр цэмцгэр харагдахыг хичээдэгч ханиахаа зурагтай хуужлан уйлж хондог гэдгийг нэг бусуудаа харсан билээ. Хань минь чи яагаад гунигтай харагдана вэ? Охин минь сургуулиа дүүргээд батламж авсан. Би чам дээрээ сэтгэл амар очноо гэж ганцаараа шивгнэн ярихыг сонсоод аавыгаа өрөвдөн асгартал уйлж байсансан. Ханя чи яагаад намайг шоолон инээмсэглэв? Тэр бүсгүй тухай би чамд бүгдийг ярьсан. Арх гэгч шулмын ундаанд мансуурч ганц л удаа гараас нь атгсан төдий. Намайг хардаад л байна даа чи. Чи ууртай үедээ ингэж ёж той нээдэгтэй гэж халамцуухан ярьж суугаа аава шоолон илгээ хөштөл ганцаараа инээж байсан. Аав охин хоёрын дунд хатуу зөөлөн хорвоо үерлэн урсна. Ааваа бурхан зүг одоход ээжийнхээ зургийг аавынхаа хүрэгтэй хамтд нь нэг жаазанд хийгээд далдын далд хадгалахдаа үргэлж хараад байхаар аав шигээ ганцаараа ярмаар санагддаг болохоос айсан хэрэг байлаа. Аава гэж уйлан хашгираад цочин сэрсэн шөнөөс хойш би үр хүүхэд төрүүлж аавынхаа хүслийг гүйцээхсэн хэмээн хамгал сэтгэл санаа бодол хүсэл нь нэгэн цэг дээр огтлолцох болов. Хүүхэд өрчлөн авах хуулийн заалтбурыг судалж үзсэн мэргэжлийн хуульч болохоор хинч хизээч түүнд итгэж үр хүүхдээ өгөхгүй гэдгийг цолмон сайн мэддэг байв. Бүр асрамжийн газраас ч өнчин хүүхэд үрчилж авах боломжгүй гэдгийг сайн мэднэ. Гэтэл аавынхан захиж хэлсэн үг цаг ямагт бодогдож үр хүүхдтэй л болвол эцгийнхээ хойчин буйныг гүйцээх юм шиг этгээд бодол төрнө. Хүмүүсээ эрчүүдээ намайг жирэмслүүлээд өгөөч гэж ертөнц даяар хашгирмаар санагдна. Гэвч тэгж орилсноос амиа хорлсон нь хамаагүй дээр гэдгийг ч мэднэ. Олон шөнийн нойроо хулжаасан цолмонгийн итгэл найдвар аажуухан сэмэрч сүүлчийн ганц оосор дээр амьдрал нь дэнжигнэх үед их сургуулийн багш нь сайн уу цолмон гэсээр цахим дуудлагын орж ирв. Хатуу аран шин
Зөөлөн сэтгэл сүлжсэн хол нутгийн Америк бүсгүйд ховсдуулсан мэт нэг л мэтгэд хамгал зовлон жаргалаа уудлан ярьж нар сар ээлжлэх бөмбөрцөг дэлхийн хоёр бөөрөнд уйлан дуулан ярилцж байв. Багш нь чамайг мэднэ. Яагаад урилгаар ирж хичээлдээ суух боломжоос ийдгээр татгалзсан учрыг мэдэх гэж олон хоног сэтгэлээ чилээсэн. Олон ч хүнтэй холбоо барьсан. Мэдээж хүний эрхийг дээдлэх үүднээс багш нь чамд мэддэхгүй хичээсэн юм. Өнөөдөр чи бүх амьдралаа чин үннээр уудлан ярьлаа. Хайртай охин минь, багш нь чамайг өрөвддөг байсан. Гэхдээ чамайг бие даан суралцахад ямар нэгэн хөнгөлт үзүүлээгүй юм шүү. Чи бусад оюутан нөхдөйг яг адилхан шалгалж хүлгээ өгч амжилттай суралцсан. Одоо чи хамгийн гайхамшигтай шалгалтаа хөл үлдлээ. Бүсгүй хүн энэ хорвоод ганцхан зоригтой ирдэг. Үр хүүхэд төрүүлж их хүний аз жаргалыг мэдрэх гэж л ирдэг юм. Хэрвээ чи хүсвэл сайхан хайртайч учирч болно. Хайртай хүнийхээ үр удмыг төрүүлж ч болно гэж удаан ярилцав. Сэтгэл судлаач мэрэгжилтэй багш нь өдөр бүр тогтмол цагт холбоо барин олон хоног ярилцсны эцэст өөрөө хүүхэд төрүүлэх л хамгийн зөв шийдвэр гэдэгт итгэлтэй болсон байв. Багштайгаа өдөр бүр ярилцсны дараа орчлон ертөнц ямар уужим, хүний сэтгэл гэж яасан гэгээ юм бэ гэдгийг Соломон сэтгэл зүрхээрээ мэдрэх болов. Зарим өдөр багш нь өөрийнхөө зовлон жаргалыг ч Соломонд хэлж асгартал уйлцгаана. Эрдэм мэдлэг далай мэт уужим, багш бүсгүйд ч сэтгэлийн зовлон байдгийн байх хэмээн гайхан бодно. Хар модны нүүрс шиг борцойсон царайтай, сармагчин шиг эрийн зураг харуулж би энэ хүнд хайртай байсан. Энэ хүний дэргэдэл байвал ертөнцийн зовлон жаргалын дээд мэт санагдж байсан. Гэвч энэ залуу намайг орхиод явчихсан. Африкийн шугуйд төөрч өгсөн мэт алга болсон. Би түүнийг үгсэн гэдэгт итгэж сэтгэлдээ оршуулсан юм. Гэтэл тэр амьд мэд олон хүүхд дагуулan тун их аз жаргалтай явааг мэдлээ. Би түүний араас мөн чиг олон шөнө уйлж хонсондоо гэд нулимсаа арчин инээмсэглэв. Багшаа, та одоо жаргалтай байгаа биз дээ гэж гайхан харсан Соломонг өхөөрдөнгүй харсан Америк бүсгүй. Тийм ээ, би жаргалтай амьдарч байна. Сайн нөхөр, сайхан хүүгээд надад дүүрэн жаргал бий. Гэвч сэтгэлд минь энэ л хүн зовлонгийн үр тарьдаг байсан. Жаргалтай үед сэтгэлийн үүд тогшин орж ирдэг байсан. Гунигтай үед инээмсэглэн гар барьж халуун дотн тэрвэрдэг байсан. Одоо харин багш нь ганцхан чамд сүүлчийн удаа яриад ор тас мартна гэд нулимстай цэнхэр нүдэрээ инээмсэглэн байв. Багшаа, би тань шиг тийм их гүн хайр сэтгэлтэй учирч чадах болов уу гэж эргэлзэнгүй асуусан Соломонг шоолон инээсэн Америк бүсгүй. Учралгүй яах вэ? Хайртай хүнийхээ үр хүүхдийг төрүүлбэл ямар их аз жаргал эдлэхийг чи төсөөлж чадахгүй. Би анхны хайрынхаа хүүхдийг төрүүлчихгүй явдаа гэж одоо ч харамсдаг гэхэд Соломон багшигаа шоолон цангинтал инээв. Ер нь багштайгаа ярьсны дараа Соломонгийн сэтгэл аз жаргалаар дүүрдэг байлаа. Тэнхүү сэтгэлд хургасан чавар амьдралын баяр гуниг бүгдийг уудлан ярьж сэтгэл онгойгоод намрын бургадас шуурсан хүйтэн салхи цээж дүүрэн сорж цонхоор харан зогсоход гудамжаар алхах хүмүүсийн царай төрх гэгээ орчихсон мэт харагдж байв. Өдөр бүр харсаар нүдэнд дассан сүйдрвчин доор гудамж цэвэрлэн өглөө бүр шүүрдэн зогсдог намхан бор залуу халуутсан янзтай малгайгаа хоошлуулан сууна. Магнанаас нь уур савсах нь эгэл аав шиг нь харагдав. Тэгтэл хажуугаар нь гарсан залуу
Зууж явсан тамхиа хаяад орцоор орохыг хараад дөнгөж сая сэтгэлд бялхсан аз жаргал нь үргэж шиг л болов. Хөрхидөө амьдрах л гэж зүтгэж яваа нэгэндээ яасан ч дээрэнгүү хандна бай гэж бодоход нүдэнд нь нулимс цэйлгнээд салхинд боргисон навчис хуй мэт эргэлдэн буухад бүрч хямарч удаан харж зогсов. Энэ өдрөөс хойш өглөө бүр цонхоор харж өнөө хог шүрдэг ноомоо эрийг ажиглан навчис хийсэх гудамжаа янз янзаар зурдаг болов. Өөрөөс нь 10-аад насаар ах болов уу гэмээр санагдахад насын таах гэж сэтгэлдээ баясан харна. Залуу ир өдөр бүр тогтсон цагт хогийн шүүр, хоёр дугуйтай хогийн саваа байшингийн буланд шагж тавиад хаанаг тийш гүйн ододгийг анзаарав. Тэр лав хоол идэж хөлсөө арчиж суугаадаа гэж бодоод инээд нь хүрнэ. Гэтэл нэгэн өдөр 8 насны хэрийн жижигхэн бор охин дагуулад ургуур дуухан ирээд охиноо аргадан байгаа ч юм уу эсвэл цагнаад ч байгаа юм уу ярилцахыг харж нэг л мэдхэд хоёр таягаараа шатны гიშгүр цохин яаран гарав. Гар хөлгүй бүсгүй хүн дөхөж ирээд ойрхон суухад аав охин хоёр санаа зовлонтой чаахан холдос хийгээд миний охин одоо яана цүнхээ гээчгдэг. Тэгэхэд багш чинь дахиж цүнх дэвтэргүй ирвэл хичээлд суулгахгүй гэсэн үү? Таач яав та гэд дуун сахирдахыг сонсоод сайн байна уу? Та хоёрын яриаг би санаандгүй сонсчихлоо гэхэд харин сайн байна уу? Охин маань цүнхээ автобусанд орхиод бууччихжээ. Тэгэхэд багш нь хүүхдээ ирж ав гэж дуудаад бид хоёр жаахан түнжин хахраал сууж байна гэж харгүй зангаар хэлээд уртаар шүүрсэлдв. Өө яасан тоогүй хэрэгвэ гэж дуалцсан цолмон одоо дэлгүүрээс аваад өгчих аргагүй юу гэж санаа зовонгүй асуулаа. Харин бид хоёрт хаанаас тийм их мөнгө байх вэ? Хоёр биенээ болох гэл зүдэрч яваа хоёр гэж эцэг нь хэлэхэд яг л өөрийнх нь туулж өнгөрсөн амьдрал алган дээр нь буусан мэт харагдав. Гүй та надаас мөнгө зээлэх үү? Дараа нь цалингаа буухаар өгчих гэж хэлсэн цолмон өөд гайхан харсан эр худал хэлж тоглоом хийгээгүй болохыг цолмонгийн харцнаас ухаарав. Хийглээ. Би муу охиноо эрдэм номтой хүн болгочих юмсан гэд тамираа тасартал зүтгэх юм. Санснаар болдгүй хорвоог яалтач билээ хэмээн нулимсаа арчиж суугаа эрийг хараад хайртай аавыгаа санан даган мэлмрүүлв. Ахын чамд баталгаа болгож иргэний үнэлэхээ үлдээ гэсэн эрийг зэмлэнгүй харсан цолмон би хуйлч хүн иргэний үнэмлэхээ барьцаалж болохгүй дээ гэхэд гимшингүй нээж гайхад нь барьцаалах өөр хөрөнгө гэдэг юм үгүй хэмээн толгоогоо илхэн цаанаал нэг өрөвдмөр санагдж байлаа. Намайг самдан цаадал гэдэг өөр хангаан төгрөг 30 жилийн хүндээ гэж хууж дэлгдэг эртээ ийхүү танилцсан цолмон өдөр бүр цонхоор харж аав охин хоёрт гар даллан мэндэлдэг болов. Өдөр бүр харж инээмсэглэн мэдлэх болсон цолмон бүрэг даруухан эрийг цонхоор харж суухдаа самдан цаадлахгүй миний багшийн хайртай хүнээс хамаагүй царайлаг юм байна. Багш тэр падан харны гэрт яагаад сэтгэл алдарсан юм бол хэмээн бодоод ганцаараа инээмсэглэн суухад жаргалтай санагддаг байв. Цаг хугацаа эргэлдэн нэг л мэдхэд цас хаялан хүүтрэхэд цолмон цахим хүргэлтээр авсан хөөрхөн алаг хүрмээ барьсаар гарч ирээд самдан цаадлын охинд бэлгэлэв. Хөөе яах гэсэн бэ гэж хэлээд толгой сэгсрэх самдан цаадлын харцанд баярын оч гихийг харж одоо хүүтрлээ. Та надад зээлсэн мөнгөө буцааж өгсөн болохоор охиндоо дулаан хүрм авах мөнгө дутгах болов уу гэж бодлоо хэмээн хэлэхэд санаа зовсон харцаар хулмган харж байв. Эгээгийн дүү өмсөд үз гэж цолмонг хэлэхэд ааваасаа асуух мэт харсан охин цоошин хүрм өмсөд яг таарч байна.
Одоо манай ангийн болроо намайг шоолж чадахгүй гэд баярлан дээгтэв. Цолмонгийн сэтгэл жигтэйхэн дүүрэн сатгалдаж баярлан инех аав охин хоёроос өөрөө бэлэг авсан мэт бүрч их баярлан суув. Хүнд өгөөд өөрөө баярлах ясан хүний амьдралд байдаг ажээ. Хуучин он хулжирч шинэ он айлчлан ирэх 12 дугаар сарын 31-ний өдөр аавыгаа санан уйдгар гунигт автан сууж байтал "Цолмон эгчээ" гэсэн цаваа дуу гадаа гудамжинд тасхийн хадав. Нөгөө хоёр амраагүй юм байх та гэж гайхан бодсоор цонхны тавцсан түшин өндийч харав. "Цолмон эгчээ, цолмон эгчээ, аав танд бэлэг өгөх гээд ирсэн" гэж хашгирах охиноосоо санаа зовон "Үчи дугуй бахаж" гэж нодрох эцэг охин хоёрыг харж "Та хоёр ороод ирээрээ. Би хаалгаа онгойлгоод байж бай" хэмээн баярлан хашгирав. Хүн хүнээрээ дутдаг хорвоог дүүрэн болгох гэж ирсэн мэт эцэг охин хоёр инээмсэглэн "За одоо орлоо" гэж гар гараасаа хөдлөлдсөн гүйлтэв. Удаж төдөлгүй хаалга бижигнүүлэн цогсон охин очгирлцэн харцаар ширтэж "Аав танд бэлэг өгөх гээд ичээд байгаамаа" гэж дуржигнуулан хэлсэн охиноо нудран өмссөн гудлынхаа тоосноос санаа зов бүү гэлтэй ухарч "Манай энэ хүүхэд мөн чиг хэцүү хүн шүү" гэж хэлээд ардаа барьсан том торноос цэцгийн баглаа ганц шил оргилуун дарс бялууны хамт гаргаж өгөхдөө "За зөв юм авсан уугүй юу мэдэхгүй. Хүмүүсийн аваад байгаа юмыг л дуурайгаад авчихлаа" гэж хэлэхэд хөөхөн алаг нүдэнд нь нулимс дүүрсэн цолмон үг дуугүй тэврэн авч "Баярлалаа чамда. Маш их баярлалаа" гэд асгартал уйлав. Зөөлөн хатуу замбүйлэн хүний амьдралын баяр хүнгийг бүгдийг үүрч ажралгүй эргэлддэг билээ. Зохиолыг бичсэн Сойрхын Пүрвсрэн, уншсан Эрхэнбаярын Баттарч.